Ирүүшүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа үзүүлж байна. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний эрхийн үндэсний комисс ирүүшүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа Монголын үндэсний олон нийтийн аргатай хамтран хүргэж байгаа. Мэд хэрэг подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн манай зочноор Ахмад насны үндэсний төвийн дарга Савгсрангийн Эрдэнэхүү хэрхэн бол оролцож байна. За сайн байна уу та? Сайн байна уу. За бид өнөөдөр тантай ярилцах сэдв бол Монгол Улсын одоо Ахмад насны эрх. Тэр дотроо бол Ахмад насны үндэсний төвд одоо үйлчлүүлж асруулж байгаа ахмадуудынхаа эрхийн хэрэгжилтийн талаар ярилцах гэж таныг урьлаа. За энэ бидний урилгыг бас хүлээж авч хүрэлцээрсэнд баярлалаа. За Ахмад насны эрхийн тухай ярихдаа бол хамгийн түрүүнд одоо бид нэг уламжлал болгон подкастаараа асууж ирсэн нэг асуулттай болоод байна. За энэ бол та энэ байгууллагатай хэрхэн холбогдсон бэ? Анх энэ байгууллагатай холбогдсон үеийн сэтгэлээс бидэнд хуваалцаач гэсэн энэ асуултаар өнөөдрийнхөө ярилцлагыг эхлэе. За баярлалаа. Би анх 2016 онд тус төв ирж байсан. Анх ирсэн сэтгэл гэдэг бол гэхлээр бид хүн сайн мэднэ бидний үздэг байсан Эцдийн 6 гэлээ. Энэ киноны тухай бодож асрамжийн газар гэхлээр тэр киног л бодож ирж байсан. Тэгээд эрэхт бол Ахмад насны үндэсний төв бол тэр кинотой зөвшгүй харьцангуй сайхан барилга байгуулсан, шинээр баригдсан, өргөтгөлөө баригдсан, доор сэргээн зохицуулалттай ингээ баригдсан нийтдээ нэг 100 орчим ахмадууд үйлчлүүлж исэн. Ийм байгууллагад анх ирээд өдөгөө 9 жилийг энэ хамт олонтойгоо цуг туулж өнгөрүүлж байна да. 9 жил гэдэг бол бас нэг талаар их урт хугацаа. Нөгөө талаар хүний эрхийг хангах хамгаалах одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулах бас богино хугацаа. Тэгэхээр та энэ 9 жилийн хугацааг нэг дүгнүүл Ахмад насны үндэсний төв одоо хүний одоо амьдралын одоо хугацаагаар гэдэг юм уу те хүүхэд насндаа явж байгаа юу? Эдгээр залуу болсон байна уу те? Эсвэл бас нас хэвэж байна уу? Танаа төвийн үйл ажиллагаа ямар вэ гэдэг дээр нэг өөрийн одоо бодож өгдөг зүйл бидэнд хуваалцаач. Ахмад насны үндэсний төв нь өнгөрсөн жил 2024 онд 100 жилийн хавьг тэмдэглэсэн энэ Монголын асрамжийн ууган байгууллага юм байгаа. Тус төв нь одоогийн өнөөдрийн байдлаар нийтдээ 207 үйлчлүүлэгч манайхаар үйлчлүүлж байгаа. Тус төвийн хувьд бол бид бүхэн бол нэг хүнээр бол өнөөдрийн байдал бол нэг яг нас үеийн түрээд эд жагсаж байгаа. Эд жигдэрж байгаа. Тийм л энэ үе дээрээ явж байна гэж. За ирүүшүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна Монгол улсад. Бий болоод Ахмад насны үндэсний төв дээр анх үйл ажиллагаа эхлээд очиж байсан. За сайхан бас бид очисон. За ингээд үе шаттайгаар очдог, ахмадуудтайгаа уулздаг. За ахмадуудын эрхийг хангах чиглэлээр одоо эргэцэн орчныг өөрчлөх, зохицуулах, сайжруулахын саналуудыг хөргүүлж ирсэн. Мөн танд бас саналуудыг, тодорхой саналуудыг хөргүүлсэн. Зөвлөмжийн бэлтээ бид нар бас газар дээр нь очиж үзсэн. Маш их зүйл хийж хэрэгжүүлсэн. Ахмад насны одоо яг орчин нөхцөл, орчин бэрхшээлтэй иргэдийн орчин нөхцөл эдгээр тааруулж бол одоо барилгаас авахгүйлаад нэмжлэгийн үйлчлэгээ сайжруулж байгаа. Танай хамт олон бас баярлалаа гэж хэлэх нь зөв. Ахмадуудынхаа өмнөөс нийт одоо Монгол улсынхаа иргэдийн өмнөөс. Гэхдээ мэдээж анхаарах зүйл байдаг. За цаашаа хөгжүүлэх, ялангуяа ахмадын эрхийг хамгаалахад анхаарах зүйл бол Ахмад насны үндэсний төвийн дарга хийж байгаа хүнд бол гарцаагүй хэдэн одоо юм бодол байгаа гэж бодож байна. За энэ бодлоос бас бидэнд хуваалцаач. За манай байгууллагатай хүний эрхийн үндэсний комиссийн ирүүлэлтээс үдсэн сэргийлэх гишүүний хувьд та бид бүхэн хамтраад 3 жил орчим болж байна. Ингээд очиод бид бүхэнд үдсэн харсан юмдаа зөвлөмжөө өгөөд бид бүхний санаа бодлыг сонсоод цааш нь уламжлаад ингээд бид бүхний ажилд хүн хэлгээс цаашгүй цаас цэцгээс маш их өгдөг шиг бид бүхэнд үнэтэй зөвлөмжөө
ингээд өгөөд бид хүн зөвлөмжийн дагуу үйл ажиллагаанд зөвлөмжийг тусгаад ингээд хэрэгжүүлээд ингээд ажиллаж байгаа та бүхэндээ бас баярлж явдаг шүү. Бид хүн тэр зөвлөмжийн дагуу өнөөдөр ахын тосны үндэсний төвд ахмадуудад хүний эрхийг яаж хангах, цаашид яах вэ гэдгийг таас ахын тосны үндэсний төвийн ахмадуудын хувьд хамгийн гол асуудал нь ялгуурлан гадар ургалтаас ангид байх. Энэ асуудал. Сэтгцийн өөрчлөлттэй, ахмад хөгжлийн бэрхшээлтэй энэ хүмүүсийг ялгуурлан гадуурх асуудал байхгүй шүү. Эннээс ангид байгаарэ гэдгийг бил аль багш нартай бол маш сайн захиж бид хүн ч гэсэн тэрийг хэрэгжүүлэхийн төлөө хичээж ажилладаг байна. Сүүлд Монголын хүн сонин дээр нэг нийтлэл гарсан байна. За Төмрөө гэдэг сэтгүүлч маань бидний үйл ажиллагааг бас хөндлөнгөө сурвалжлаад ингээд нийтлэл гаргажээ. Тэр нийтлэлийн одоо гарчиг их сонирхолтой санагдлаа. Ахмад насны үндэстний төвийг ахмадын одоо деважин болгох хүсэлтэйгээр буцлаа гэж. Тэгээд энэ нийтлэлийг бас уншиж үзсэн. За сэтгүүлч хүний өнцгөөс бас гарсан байл. Ахмад насны үндэстний төв дээр таны хэлж байгаа шиг очиж үйлчлүүлж байгаа хүмүүсийг ялгуурлан гадуурх хандлагаар биш. Ахмадуудын бие биентэйгээ харьцах, нийгмийн амьдралд оролцох, ганцаар талаас ангижрах, мөн одоо асаргаас суулгаа стандартын дагуу авах энэ боломжийг бүрдүүлж байгаа газар гэдэг утгаараа ахмадуудын ирээдүйд зорж очих газруудын нэг бол муу юм байна гэсэн ийм утга дүгнэлт бүхий нийтлүүлээ л дээ. Энэ дээр та юу гэж бодож байна? Ер нь ахмадууд маань яг энэ төв дээр үйлчлүүлэх ирээдүйд хүсэл тэмүүлэл нэмэгдэхээр бол яг энэ юун дээр дөрвөлж одоо энэ танаа төв рүү ирэх энэ хүсэл ахмадуудын хүсэл одоо нэмэгдэх үү гэж та төсөөлж байгаа юу? Төсөөллийн хувьд бидэнтэй уулзаж. Тэр үнэн сон дээр нийцсэн нийтлэл бол бид бүхний алс хэдийн зорилго тийм ахмадын деважин гэдэг бол бид хүн ч гэсэн бас энэ төлөө явж байгаа хамт олон. Бид хүн өнөөдөр ахмадуудыг өнөөдөр аль болох ахуй нөхцөлд нь гэрийн нөхцөлд нь ойртуулах зорилготой ахмадуудыг хөрөө тасалгаанд нь тогтой, духтай, чанартай эм тариагаар эмчилгээгээр соёл олон нийтээ хүмүүжлийн ажиллаар чанартай хоол ундаар хангах, ховц сунраар хангах, ахуй соёлоор хангах энэ бүх үйлчилгээг манай хамт олон бол зохион байгуулж өдөрдөж ингэж явж байгаа. Миний хувь хүний юунд бол ахмад насны үндэсний төв буюу энэ халамж асрамжийн ууган байгууллагын хувьд ер нь бол ирээдүйд Монголын асрамжийн газруудын өнгийг тодорхойлж ер нь ийм байх юм шиг асрамжийн газар гэж. Бид нэр бол ирээдүйн чиг алсын хараан дараа бид дэлхийн чигт нийцсэн асрамжийн газар баяа гэдгийг бол тусгаж өгсөн байна. За сайхан ийм зорилго байна. За энэ зорилгыг биелүүлэхэд олон хүчин зүйлээс хамаарна. Хамгийн ихний хүчин зүйл бол мэдээж одоо эрхцүү орчин, за хуулийн зохицуултын асуудал. Үүнийг дагаад хамгийн дараагийн чухал асуудал бол төсвийн асуудал. Тэгэхээр танай байгууллагын төсөв ер нь одоо үйл ажиллагаагаа явуулахад хүрэлцэж байна уу? Жилээс жилд нэмэгддэг юм уу? Эсвэл яг жил түвшиндээ явж байна уу? Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна? 2023 онд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын гишүүнээр нэг хүнд ногдох донтын зардал буюу хоол унд, эм тариа, ховц сунар энэ зардлыг бол хуучин байсан нас бол 2-3 дахин нэмж өгсөн. Үүгээрээ бид бүхэн юунд ярьж ийнэ гэхлээр чанартай хоол унд, илчлэг сайтай хоол унд, дулаан ховц чанартай эм тариа хангагдахад бол хамгийн гол түлхэгцэн болж өгсөн. Энэ дөр бол би хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хамт олондоо бол маш их талархаж явдаг. Өнөөдөр нэг хүн ногдох донтын зардлыг нэмснээр манай хамтууд бол өдөрт 5 хоол өглөө цай, будаа, каш 11 цагт бас нэг хуурай идэх юм өдөр нэг 2 дугаар бол 4 цагаас бас хуурай идэх юм орой
ингээд хоолтой ингээд өдөрт 5 хүн юу хийж байна. Тэгээд тогтоо тухтаа сайхан байраар хангаж байна. Яг энэ дэлгэн юу зөвшөөрнө гэж одоо танд маш их баярлалаа гэж хэлье. Бид хүн 3 жилийн өмнө ахмад усны үндэсний төвөөс Батсан бүр сумын төв хүрэх 10.7 км замын асуудлыг бид хүн хөндөд ингээд тань 3 жилийн өмнө уламжилж яхад та энэ дээр маш дөрвтэй маш шуурхай арга хэмжээ авч зам тэрвээ сайд хөдөлмөрийн Монголын сайдд гэж албан бичгээр хандсны үндсэн дээр манай 10.7 км замын асуудал шийдэгдээд одоо Шорон Долонгийнхаа 80 орчим хөв дээр явж байна. Энэ жил гүүр хоолойн байгууламжийн хэмжээ ажил нь явагдана. Тэгээд 2026 онд ашиглалтанд орчно гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Мөн бид хүн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд манад бол бас Улаанбаатар хотоос 70-80 км-ийн зайтай аслагдсан суурин нарийн мэргэжлийн боловсон хүчин очиод ажиллах бас хомс. Бид хүн яасан энэ хүнсэн дээр Говьалтай аймгийн ангаахын сургуультай хамтран ажиллаж 4 сувлэгч 2 эмчийг бас төгссөнийхэн дараа авчирч ажиллуулж байгаа. Нарийн мэргэжлийн боловсон хүчин очихгүй байгаа ганц шалтгаан болохоор тэр хүмүүсийн нийгмийн баталгаа. Одоо очиод орон байр. Тэгээд хүүхдийн сургууль соёлгох жишээ нь. Энэ үднэс бид хүн бас нэг ажилтны байрыг бас нэг эхлүүлээд одоо явж байгаа. Мөн засмал зам маань ингээд ороод ирвэл бас манай ах руу хандах нарийн мэргэжлийн эмнэлгийн ажилчдын урсгал сайжрах байхаа гэж дотроо дүгнж бодож явдаг юм аа. Тийм ээ, бид бас энэ асуудлыг бас хамтраад шийдээд хэрэгжүүлээд явж байгаа баяртай байгаа. Замын хувьд бол нэлээд одоо 100 жил болж байгаа байгууллагын хувьд бол хүндрэлтэй нөхцлөөр явж ирсэн, шийдэхэд бол тулгымцсан асуудал мөн байсан. Энийг бас одоо та надад талархалж байгаа шиг бидний зөвлөмжийг биелүүлсэн тухайн үе одоо замтай үеийн сайд, Бямцогт сайд байсан. Дэд сайд, Талтар сайд нартаа бас баярлалаа. Тэгээд мөн одоо хариуцсан тэр одоо төсөв санхүүгийн шийдэхэд дэм тус болсон одоо өнгөрсөн парламентынхаа гишүүдтэй бас нийт ахмадуудтай бас баярлалаа гэдгийг бас илэрхийлье. Одоо ингээд зам гэдэг их чухал. Замын харилцаа сайн байх юм бол мэдээж одоо залуучууд их зоржиж ажиллана. Ялангуяа таны хэлж бас нарийн мэргэжлийн эмчнэр танад төвдөх чухал шаардлагатай байдаг шүү дээ. Тийм. Ялангуяа одоо энэ сэтгцийн өөрчлөлттэй, тулгымцсан асуудалтай ийм одоо ахмадууд бас өөрчлөж байгаа. Тэгээд энэ хүмүүсийн нарийн мэргэжлийн эмчнэр гэхэд одоо очиж ажиллаж амьдрахаас гол байрнаас гол шийдэж байгаад бас танд бас талархлаа. Ахмадууд их баяртай байгаа хаа. За ахмадууд бол ингээд яваад очиод уулзахад одоо их сайхан тийм баяр ёслолттой байдаг л да. Тэгээд одоо манай Эрдэнэхүү гэл дарагч гэхгүй тий. За манай Эрдэнэхүү гэл ингээд ахмадууд бол тэгдэг. Өөрт чинь бол их тийм өөрийнхөө хүүг ярьж байгаа юм шиг тэгж ярьдаг. Тэгээд та бүхний одоо нөгөө цагаан сар их сайхан болдог гэж одоо бид те одоо мэднэ. Гэхдээ энэ талаараа бас сонсогчтойгоо уулзаж сонирн байж магадгүй. Тэр олон ахмадуудтай яаж зоолгож одоо эхэлдэггүй те тэр та биднэрт ярьжсэн тэр нэг сайхан түүхээ бас сонсогчтой уулзаж. Тий. Бид хүн чинь одоо 207 ахмад гэдэг чинь нийтдээ нэг 100 гаруй өрөө байдаг. Бид хүн битүүний өдөр урд өдөр ахмадуудаа бас нэг хүндэтгэлийн үйл явдалт хийгээд тэр юунд бид нар өрөөрөнд нь боовын 5 гэдгийг сасчигдаг. Тэгээд өрөөрөнд нь махын чанаад өгчдөг. Яг нөгөө нэг бүтэн ууц тавьж чадахгүй ч гэсэн бид бүхэн нэг багшаарх хэмжээний махын чанаад өгчдөг. Тэгээд бид бүхэн битүүний өдөр нөгөөдөлийнхээ 5-ыг засч өгнө. Махын тавьж өгнө. Ингээд өрөөрөнд нь бид бүхэн юугаар засаад. За тэгээд шиний нэгэнд гэр оронтойгоо залгаа шиний хоёр нас залгана да. Би ч одоо 100 өрөөнд орж залгаа шүү дээ. За тэгээд ардаа нэг тортол явахгүй бол тэгээд өрөө улуунаас атгах чихэр авна гэдэг чинь. Тэгээд манай хамтаа сайхан тэгээд модон манай
төрийн нарийн байсан ганхуу дарга маань манай яамныхан бүх ахмадуудад гоё дийл хийж гисэн. Тий. Бүх ахмадуудад дийл Монгол цамц хийж өгөөд тэгээд тэр бас тэргээрээ бас үндэсний бас бахархал бас тэргээрээ гоёж гоодоод ингээ сайхан бүгдээрээ хамгийн өнөр золгодог. Хамгийн их хүнтэй золгодог нь бараг бий баха. Тийм байна. Тий. Монгол улсад хамгийн их аав ээжтэй эмээ өвтэй ийм хүн бол одоо манай ахмад насны үндэсний төвийн хамт олон байгаамаа. За ахмад насны тухайн хууль 2024 оны 6 сард нэмэлт өөрчлөлт орсон. За энэ хуулийн хэрэгжилт одоо хэрхэн мэдэгдэж байна. Ер нь ахмад насны одоо энэ эрхийн асуудал дээр энэ хуулийн өөрчлөлт үйлчилж эхэлсэн үү? За би энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд бол шинэ хууль батлагдсанаас хойш шинэ надад ингэж хүмүүс хандж байгаа хандлага бол энэ төлбөртэй асрамжийн үйлчилгээ гэдэг. Нэвтрүүлээч. Би гадагшаага мэрэгжил боловсруулаад дэвшлүүлмээр байна. Би аавыгаа ээжигээ авчиад тодорхой 1 сар, 2 сар, 3 сар төлбөрийг өгöd байлгая. Би гадагшаа явж бизнес хиймээр байна. Би аавыгаа ээжигээ авчиж өгмөр байна. Гэдэг асуулт бол сүүлийн үед бол маш ихээр тавьж байгаа. Энийг бол одоо төлбөртэй асрамжийн үйлчилгээг одоо хууль эрх зүйн орчинд бүгдээд ингээд яавал энэ бол манай Монголд бол энэ бол маш эрэлттэй байгаа. Маш чухал асуудал л да. Ялангуяа ахмадуудын одоо асрамжийн газар гэдэг хуучны ойлголтыг бол одоо бас өөрчилж байгаа шүү дээ. Тэгээ өөрчлөгдөж байгаа. Дэлхийн нийтээр тийм болж байна. За энэ одоо хэрэгцээ шаардлага нэгэнд бий болоод өөрчлөж хандж эхэлсэн юм байна гэдгийг бол ингээд манай сонсогчд, үзэгчд бас ойлгож байгаа, сонсоод мэдж байгаа. Хийж хэрэгжүүлэхийн тулд одоо яг юу хэрэгтэй байна? Танаад одоо ямар одоо санал тий одоо хамгийн их удаан ажиллаж байгаа байгууллага шүү дээ. Яаж эхлүүл босох вэ? Энэ одоо төлбөрт ахмад насны асрамж үйлчилгээг. Энэ ахмадын төлбөртэй асрамжийн үйлчилгээ энэ дэр яг байр орон сууцаар нь ягаад эхлүүлчих болно. Хамгийн анхаарах зүйл нь болохоор энэ хүнийг одоо ингээд энэ нэг хууль эрхцэн нэг акт баримт хэрэгтэй юм л да. Би одоо аавыгаа ээжигээ насрамжийн газар хүлээлгээд өгч чинь. Тэгээд 2 сар болно 3 сар болно энэ настай хүний бие яах вэ? Өвчин эмгэг хууч өвчтэй янз бүрийн өвчин эмгэгтэй хүн байж байгаа. Эрсдэл гарвал яах вэ? Энэ дээр л хамгийн гол нь байна. Тэгэхгүйгээр одоо ингээ авчиж төгчдөг. Ингээд би авчдаг. За нэг 5 төгрөгөнд нь болоод ингээ авчдаг. Ингээд эрсдэл гарвал бит хоёрын хооронд үл ойлголцол энийг одоо яаж хийдэг вэ? Энийг л хамгийн гол нь. Тэгэхээр үйлчлэгээ явуулах одоо хамгийн гол нь тэр гэрээний асуудал, зүйцлийн асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна. Дээрэс нь бас энэ мэрэгчлэлтийн их чухал баха. Ялангуяа асрамжийн үйлчлэгээ гэдэг бол нэрийн мэрэгжил юм шиг санагддаг. Ахмад наснуудын одоо тэр биеийг асрах өөрөө одоо хэдийгээр одоо өөрөө бусдаас усламж авахгүй байх боломжтой ахмадууд байгаа боловч байнгын асраа шаардлагатай ахмадуудаас танаад их байдаг. Тийм энэ байнгын асраа шаардлагатай ахмадуудын энэ асаргаан дээр нэг анхаарах зүйлүүд их харагддаг юм а. Тэрийг та бидэнтэй бас ярьж тайлбарлаж өгөөч. Байнгын асаргаатай үйлчлүүлэгчдэр манайх совилгын одоо совилгчтой холбоо гэдэг нэмгэрлэгчтэй хамтарч бид хүн энэ одоо асрагч нарыг асрагч одоо совилжлагчийн туслах гэдэг юмар явж байгаа. Энийг бол одоо бид хүн жил болгон энэ совилгын талаар сургалтыг бол манай асрагч нар бол одоо нэг кредит сургалт нь одоо явж байна. Нэмгэрлэгчээр бид хүн ингээд заалгаад энэ дээр болохоор байнгын асаргаатай хүнийг яаж асрах вэ? Гадаадын өндөр хөгжилтэй орнд бол өндөр технологиор тийм ээ бас хүнд ачаал өгөхгүйгээр ингэж юу гэж байгаа. Манад бол яг өнөөдрийн байдал дээр бол яг л совилгч асрагч хүн бол яг л улаан гараараа л тэр хүнтэй үзэж байгаа. Ямар зүрийн тийм гоё техник тоног төхөөрөмж ялга тийм ээ. Тэгээд ингэхээр манад дээр бол яг энэ совилгын сургуулиуд энэ дээр асрагч гэдэг юм. Цөөхөн ганц нэгхэн сургууль асрагчийн юу бэлтэж байгаа. Тэр анги тэрийг төгссөн хүмүүс нь манай дотоодын
асрамжийн газар ажиллахгүй Японд явдаг. Зөв. Өндөр цалинтай. Японд тэр асаргааны ажилтан чинь маш эрэлт хэрэгцээтэй, өндөр цалинтай. Ингээ явдаг. Тэгэхээр бид бүхэн манай ахмад цусны үндэсний төвийн хувьд бол дотоодын нөөц болцоод ажилчдаа сургаж мэрэгшүүлэх тал дээр нэлээд бодлого урьж бид бүхэн ер нь ахмад цусны үндэсний төвийн боловсруучны бодлого доороос мэрэгч зарчмаар сурч боловсроод ингээд явах. Одоо манай дээр бол 2 эмч 4 эмч за би гаднаас нь бусд нь л дандаа манай Батцангүр сумын Баянгол 3 дугаар буюу Батцангүр сумын иргэд. Зөв. Ахмадууд төвчлөлт бас нэг сэтгэл санааны асуудал, сэтгэл зүйн асуудал байна. За дээрэс нь одоо бас танад дээр сэтгцийн тулгымцсан асуудалтай хүмүүс бас асруулж үйлчлүүлж байна. За энэ хүмүүсийн асаргаан дээр бас нэлээд хүндрэл гардаг юм шиг санагддаг. Ялангуяа одоо эмчилгээ. Энэ дээр ер нь ямар одоо зохиц судлага байвал зөвхөр. Эсвэл танаа дээр байх ёстой юу? Тусдаа асрамжийн газар байх ёстой юм болов уу? Та юу гэж харж байна? 9 жил болцсон байхад ямар нэгэн дүгнэлт бол танд байгаа. Тэг. За яг ахмад цусны үндэсний төвд л одоо сэтгцийн өөрчлөлттэй үйлчлүүлэгч авахгүй гэдэг. Юун дээр байгаа. Манай сайдын 2013 оны дугаар тушаал дээр байдаг. Тэгэхээр манай дээр ирж байгаа бүрдүүлж ирж байгаа материалууд дээр л одоогоор сэтгцийн өөрчлөлт байхгүй гэсэн. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тэнд тодорхойлолт ирдэг. За ирээд бас нэг цаг хугацааны хувьд хавар намартаа бас янз бүрийн юу аашаа өрн гарна. Ер нь нуугдмал байсан юмнууд нь гарч ирдэг юм байна. За энэ сэтгцийн өөрчлөлттэй хүмүүсийг бол манайх бол бас л зүгээр нэг хүний үүдлээр нөгөө хүний ирэх зөрчигдөд идэг. Энэ сэтгцийн өөрчлөлттэй хүмүүсийн хувьд. Тэнд хашгирж जैन, унтахгүй ойрлж जैन, бархирж जैन, нэг нэгэндээ дарамт үзүүлж जैन. Энэ бол нөгөө хөгшчүүдийн эрхтэнд зөрчигдөд идэг. Тэгэхээр энэ бол 2019 онд юм аа. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн манад ирчээд бид бүхэн ингээд ийм сэтгцийн өөрчлөлттэй хүмүүсийн асрамжийн газар барья. Одоо энийг ингэж ямар ч стандарт юугаар барьдаг юм бэ? Гэтэл би бүх юмыг тайлбарлаж өгөөд одоо ийм юм байх хэвээр одоо нэг хүнд ноогдох мэддэг квадрат ийм юм байх хэвээр ийм юм гээд би одоо байрныхаа зураг төслийг үзүүлээд ингэ явсан. Тэгээд тэрнээс хойш л одоо 6-7 жил болж байна. Чимээг болсон. Шийдэгдэг байгаа. За тэр асуудал дээр бас сэтгцийн үндэсний төвийн царилт дээр бас бид нар ярилцлага хийхээр төлөвлөж байгаа. Бас тодруулъя. Таны энэ асуудлыг тодруулсан зүйтэй байх. За хамтуудад нэг жижиг биднэрт бол одоо гаднаас ирж байгаа хүмүүст бол жижиг асуудал болж хамтуудад бас энэ тулгымцсан асуудлууд нэлээд харагддаг. Ялангуяа одоо энэ танай ахмад цусны үндэсний төв байрлаж байгаа тэр орчинд бол одоо итэм байдаггүй тий. Бэлэн мөнгөний одоо итэм байдаггүй. За дэлгүүр бас их цөөхөн. За байнга сумрууга одоо нэг сул замаар холбогдоогүй байгаа учраас яваад тахад бас бэрхшээлтэй юм байгаа. Тэгэд итэмтэй болох гээд бид ч Монголын банкнуудын холбоотой хүртэл уулзаад одоо 2 жилийн өмнө ингээд хөөцөлтөд явсан. Тэгээд шилэн кабель байдгүй маа тавих боломжгүй гэсэн юм хариугаар түр хойшилж байгаа. Тэр зам дагаад шилэн кабель орж ирээд тэгээд үргэлжлээд итэм болон бусад үйлчлэгээ бас чигдэрх байх гэж хараад байгаа. Ялангуяа хамтууд ч нөгөө өөрсдөө нийгмийн амьдралд оролцох хүсэл сонирхолтой байгаа шүү дээ. Нэг зарчим байдаг хуулийн дээр тий ахмад цусны үндэсний төвд үйлчлүүлж байгаа ахмадуудын тэтгэвэр халамжаас бол 70% нь бол өөрсдөө зарцуулна. 30% нь бол ахмад цусны үндэсний төвдөө бол яг үйл ажиллагаанд зарцуулна тий. Энэ 30%-ийн зарцуулалтын талаар та бидэрт нэг хэлж өгч. Тий. Энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2013 оны А дорогт 152 гэх тушаалаар энэ ахмадуудын тэтгэвэр халамжаас авч байгаа энэ 30% зарцуулалтын талаар маш тодорхой тусгал өгсөн байдаг. Энэ дээр ахмад өндөр үн төлбөртэй хагалгаа буюу имчилгээнд явсан тохиолдолд. Ахмад орон нутагтаа гэж чунааны зардал. Тэгээд ахмадууд аршаан сөүлд явах зардал. Тэгээд нутаг орондоо очих
ирж очих хунааны зардал. Тэгээд дээрэс нь байгууллагын бас нэг доктортой үйл ажиллагаа зайлшгүй явуулах байгалийн давхц шүүгчэн зүйлд яасан гарах зардал гэсэн ийм тодорхой ийм зардлуудыг бол заагаад өгсөн. Бид бүхэн банкн дээр тэтгэвэр халамж буудаг өдөр банкн дээр манай хариуцсан дотоод хяналтын ажилтнаа очиод 30%-ийнхаа суудгаж яваад төрийн самдаа тушаагаад тэгээд үлдсэн 70% нь үйлчлүүлэгчийн картанд ордог. Ийм байна. Хамтууд бол хэлтгэлд анх бид нар очиж хахад ингээд тасруулагч гэж битээ яриач. Бид бол үйлчлүүлж байгаа хүмүүс. Тэгээд хуулиндас бид нар санал өгчээсэн. Үйлчлүүлэгч юм шүү. Нэрнээс айхгүйсаад бидний ялгуулсан гадуурхаад байна. Дээрэс нь дараагийн шатлын эмнэлэгт очих гээд байгаа. Тэ хамтуудад мэдээж одоо эрүүл мэндийн холбоотой асуудал үүсвэл дараагийн шатлын эмнэлэгт очих шаардлага үүснэ. Тэнд очиод ахмад цэцний үндэсний төвөөс ирлээ гэхээр ингээд үйлчлэхээ бас ялгамжтай байгаад байна гэсэн ийм гомдол биднэрт бас хэрдэг байсан. Одоо энэ байдал одоо хэвээрээ байгаа юу? Өөрчлөгдөж байна уу? Тийм, Батсүмбэр сум чинь Улаанбаатарын хойдолд. Төв аймаг Улаанбаатарын урдталт. Бид хүн дараагийн шатлын эмнэлэгт очиод 2 дугаар шатлын эмнэлэгт очиод Улаанбаатар хотыг дайраад Төв аймаг дээр очиж үзүүлж байгаа. За тэндээсээ буцаад дараагийн шатлын эмнэлэг рүү ингээ яваа. Ер нь эмнэлгүүдийн хандлага за ахмад цэцний үндэсний төвөөс ирсэн асруулагч гэдэг утгаараа одоо үйлчлүүлэх шийдэлт чинь бол мэдэхгүй байна. Асруулагч гээд асрамжингүүтэл тийм нэг хүлээж авах хандлага нь их өөр. Өөр болчихдог. Тэгээ бид бүхэн бол сонгодоо болор мэлми 3 дугаар эмнэлэг эднэртэй бол бас их ойрхон. Сонгодод бол манайхан бол хамтууд бол яг бид нар 30%-ийн төлбөрийн төлөөд сонгодоо шинжилгээ бүх юм хийлгэж. Болор мэлмигээр бид нар бол бас тодорхой хөнгөлөлттэй бүх нүднийхээ болор солиулах ажиллагаа нүдний эмчилгээ энийг бол тэмдэглэж гэж. 3 дугаар эмнэлэг дээр бид бүхэн бас Төв аймгийн эмнэлэг дээр ингээд ер нь сүүлийн үед л харьцангуй асрамж гэдэг газраас очисон хүмүүсийг ялгуурлан гадуурх ийм нь бол одоо намайг 9 жилийн өмнө очиж ирсэн хүмүүс харьцангуй гайгүй. Ийм болчиход байна. Нийгэм өөрчлөлт. Нийгэм арай өөрөөр эргээр харж хараад байгаа. Бид нар энийг яасан гэхээр та яаж боловсрол сууг телевизтэй ахмадуудад 4 настангууд зочилсон гэдэг нэвтрүүлэг хийсэн. Тий. Энийг бас хараад ахмадууд чи ийм юм байна. Ийм хөөрхөн. Ийм орчны юм байдгийн байна гэдэг ингээд бас нэг биднийг нөгөө нэг хичээлийн 6 гэланаас чинь арай өөрөөр эргээр ингэж харж эхэлж байгаа. Яг үнэ. Тэгэхээр олон нийтэд нөлөөллийн энэ олон төрлийн ажиллагаа маш хэрэгтэй байгаа нь хамтдыг арга. Бид нар сүүлд очиход нэг хамттай бас уулзсан л да. Бид хамтуудаа ингээд ганцхан уулздаг шүү дээ. Конвенцийн дагуу. Тэгэхэд нэг багш эмэгтэй байсан тийм. Тэртэй гараад өөрөө зориод ирлээ. Тэгсэн. Тэгээ их гоё газар байдаг юм байна. Их сайхан байна. Хамт олонтой болж байна. Нийгмийн амьдралд оролцож байна. Мөн үргэлжлүүлээд сурч боловсрч байна. За мөн сурсан мэдснээ бусад хамтуудтай зааж хуваалцж байна гэд. Ингээд тэнд нэг нийгмийн амьдрал үргэлжлээ явж байгаа. Тэрийг яг таны түрүүний ярьсан шиг тэр кино шиг бол одоо биш болсон. Тийм Мөчтийн 6 гэлэн шиг биш болсон гэдэг та хэлсэн. Тэгэхээр энэ арга хэмжээнүүдийг бол одоо түлхүү бас нийгэмд гаргасны одоо үр дүн гараад эхэллээ. Монголын ард түмэн бас сайхан нэмжин сэтгэлтэй ард түмэн. Ахмад таснуудаа ялангуяа хүндэлдэг. Ахмадгаа сургаалыг байнга сонсох хэрэгтэй тийм. Бид бас энэ Азийн ийм одоо хэв шинж бүхий ард түмэн. Хүүхдүүд нь бас очдог хамтууд их байдаг. Гэлүүгээ явждаг. Тэгтээ буцаад очдог тийм. За ийм ард түмний хувьд бол энэ ахмад наснуудаа бид нар өнөөдөр яг ямар одоо ирэхээр нь жоохон хэрэгжилтийн арай л дутаагаад байгаа юм даа гэсэн юм танд бодол байдгүй. Зүгээр яг ахмадын төвд байгаа бол биш. Ер нь ахмадуудын Монгол улсын нийтлэг ахмад наснуудын ямар одоо
эрхэн одоо бас хэрэгжихгүй байна. Тэр хүмүүсийн аль хэрэгтээр нь энэ ер нь монголчууд би дөрвөн хүүхдүүд нь анхаарах хэрэгтэй юм би гэдэг дээр танд хэлэх зүйл байгаа ах та. Тэ. Та түрүү хэллээ. Хамтдад хөгжих хэрэгтэй. Хөгжих хэрэгтэй юу л хөгжих хэрэгтэй. Хамтдасны үндэсний төвд байгаа үйлчлүүлж байгаа хамтдууд бол өнөөдөр бид хүн нөгөө шугам бүжгийн холбоо гэдэг энтэй нийлээд бид нар хамтдуудад бүжиг зааж өгдөг. Өглөө бол гарамцагт 2 байран дээр бүжиглдэг. За энэ бол бас нэг хөгжөөд байна гэсэн үг. Гадуур гэртээ байгаа гээд хамтдууд болохоор за бүжгийн юунд явдаг. Дийлэнх нь 4 амны донд. Хүүхдийн хүүхдийг хараа. Тийм ээ. Ганцаардл. Иймэрхүү байдалтай байгаа. Энийг л бас тодорхой хэмжээнд сая хамтдасны тухай хуулийн дээр бол зааж өгсөн байна. Хамт өдрөмжлөхөр хамтуудыг өдрөмжлөх, гэрээр асрах. Энэ тодорхой залтуудыг бол энэ хамтдасны хуулийн дээр бол зааж өгсөн байна. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр хамтууд бол хөгжих хэрэг нь бас жоохон хаалттай байна удаа л гэж. Тэгсэндээ хөгжих тэр цаг хугацааг нь хамтуудаа бид нэр хүүхд авч гаргаж өгөхгүй тийм хүүхдэд харуулдаг шүү дээ тийм. Тэгээд өөрсдийгөө сүлчээд араас нь хүүхдүүдэд харуулдаг. Тэгээд тэтгэврийн аваад нэг пүрүүс авчиж. Тэр их муухай. Зээл аваад. Тэр одоо сайн дураараа юу эсвэл одоо ямар хэлбэрээр тэр бол одоо аав ээж нь бол одоо хүүхдээ авч өгч ийн л гэж яаж байгаа. Тэр үлдэгтэй зааталтаа бол бас янз бүрийн албан шахалтанд орсон ч юм уу тэр байхыг үгүйсэхгүй л тийм. Бид нар хүүхдийн төвүүдэд ингээд хэл шинжилгээ явуулж хат нэг зүйл бас илэрсэн л дээ. Энэ юу гэхээр хүүхдтэй орхигдсон эцэг гэр бүл нь хүүхдийнх нь мөнгөн дансанд бас нэг хоримтлал үүссэнийг мэдээд эргээд хүүхдээ авъя гэсэн ийм хүсэлт гаргаад тэгэхэд яваад ингээд гол зорилго нь бол тэрэндээ байж гинэ гэд тэр нийгмийн ажилтнууд нь хэлээд явсны тохиолдол байдаг. За яг ийм тохиолдол хамтдасны үндэсний төв дээр гарсан уу? Байна. Байна уу? Тийм. Яг хоо иргэн өөрөө манай ахмадууд нөгөө тэтгэврээ аваад ингээ картантаа хадгалаад байдаг. Нэг өдөр хүүхдэн ч юм уу хамаатан садна чихтэйгэн сайхан аштай такод очдөг. Хоолонд ууц чихэрж юмс болоо. Тэгээд ишигээ гол дээр гарч явах агаар сэтгэнт сууй инээ тэрэгэл. Тэгээд сумын төв ороод аль хэзээ нөгөө мөнгөний аваа явуулсан байдаг. Тиймэрхүү кейсүүд байна. Байна тий. Байна. Хамтууд маань тэрийг тэд нартэй л хадгалаад байдаг байхгүй. өгөхгүй л хадгалаад. Өөрөө хэрэглэж чадахгүй шатахгүй. Хэрэглэхгүй. Тэднийхээ ирэхээр өгөндөө. Одоо оржигаа ирэхээр баттайгаа ирэхээр тэр маань одоо тэнд яв. Тэр маань тэрийг ирүүл өгнө. Сайхан өөртөө зарцуулдаг хүмүүс байна. Бас л байна. Тэ? Бас л нэг юм амьдрал бас нэг юм байна. За бид өнөөдөр ахын насны эрхийн тухай бас цөөнгөө хугацаанд ярилцлаа л да. Богино биш хугацаа. Гэхдээ их зүйлийг ярихад бол хэтэрхий богино хугацаа. Тэгэхээр биний асууж чадаагүй та хэлхийг одоо зорж байгаа бодсон энэ дутуу орхид үсэн асуултыг нөхөж бас бидэнд өөрийнхөө санал бодлоо хуваалцаач. Ялангуяа одоо хамтын эрхийн талаар хүний эрхийн үндэсний комисс бол жил бүрийнхээ илтгэлд оруулдаг. Эрүүл сурсан сэргийлэх үндэсний ажиллагаа бол жил бүр тайландаа оруулдаг. За дуу хоолой болгож хүргээд нийгэм байдлыг танилцуулдаг. Гэхдээ жил бүр одоо хамтын эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол сайжирч байгаа гэж харж байгаа. Гол нь бид энийг зөв одоо таниулах. Дээрээс нь нэгэнд батлагдсан хуулийг бас хэрэгжүүлэх юм шаардлагууд бас байна гэж
хараад байна шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо бас миний одоо өөрийн бодол байлаа. Одоо хэлье гэж бодсон. Таны бодол одоо юу байна? Танаас асуугаагүй боловч одоо хэлье гэж зорьсон бид танд урилга өгөхөд мэдээж та бодож хэлсэн байгаа. За энэ зүйлийг хэлээд үлдээчих юмсан. Тэр бодлоо бас бидэнтэй ярьж болцооч. Тийм. Даяарч байгаа нийгэмд одоо бол ер нь магадгүй үүнээс одоо нэг 5 жилийн дараа бид нар бас нэг ирээдүйг харж энэ үед одоо хамтууд бол одоо тэр үед насрамжийн байгууллага, халамжийн байгууллага бол нэлээ өөр төвшөнд гарсан болов гэж боддог. Тэр үед хамтууд өөрсдийнхөө хүслээр өөрсдөө одоо насрамжийн газрыг сонгоод ийм очдог. Иймэрхүү нэг ирээдүйд насрамжийн байгууллагын хөгжлөлөөр нэлээд шин шатанд гарсан байх болов уу гэж. Ахын насны үндэсний төвийн тухайд бол за нэг орхигдоод байгаа юм би нэг түрүүн танд би ярьж ирсэн юм. Манай хамтууд 12 сарын 7 сар нь ерөнхийдөө хөдөлгөөний хязгаарлагдмал байдал. Ийм байдаг. Байрандаа явах дасгал хөдөлгөөн хийж байгаа гэсэн. Бид бүхэн 22 онд барилга тугалтын яамнаас спорт зал, хөгжлийн бэрхшээлтэй болон ахын тусны спортын зал гэдгийг зураг төсвийг хийлгэсэн. Бид бүхэн энэних араас бас нэлээд хөөцөлдөж энэ нэг ахмадуудыг заалтаа, спорт заалтаа юм болгож байгаа. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал би таныг өвлөж чад ярьжсэн битээр нэг шуурхтай гадаа зогсоод. Хоёр асрамжийн газрыг холбосон цэцэрлэг төрөлнтэй бий болёо гэсэн ийм өрөөдөлт. Энийг бас нэг зураг төсвийн хийх гээд бас нэг тэрийг хэрэгжүүлэх юуг нь ягаад нэлээд олон компанид хандаад ингээд бас нэлээд нааштай явж байгаа. Гуравдугаар асуудал гэвэл би ус гэдэг чинь юугаарч орлуулах имчилгээ гэдэг юм аа юм байна гэдгийг би өөрийнхөө манай хүүхэд яг тоосны ажилттай байсан. Тэгээд агаас нь усаар явуулаад одоо бол идэвхсэн. Тийм. Тэгээд энэ ус чинь захын мэдрэлийн систем дээр нь их очиж. Юу гэдэг энэ хөгжлийн бэрхшээлтэй тэрэгэн цэртэй хүмүүсийг би ордог юм нэг сайхан бассейнтэй болъё гэж бод. Имчилгээний. Тэгвэл бас нэг энэ нэг ч гэсэн хүнийг бас нэг өдөр ч гэсэн бас нэг сайхан өмнө ирүүл болгочих юмсан. Хөл дээр нь босгочих юмсан. Та бүжигчийг тань тийм ээ. Нэг охинтойгоо яасан. Би бүжигчийг тэрийг ингээд түлхчихдэг байхгүй юу? Нэг юу гэн. Тэнгүүт за та өөрөө очиод ав. Гэж түлхчихдэг юм. Тэгсэр одоо бүжигч явдагцсан. Тий. Тэгээд ингээд нэг хүн ч гэсэн хөл дээр босоод ирвэл бас энэ байгууллагад ажиллаж байгаа миний л одоо ганц үүрэг юм да. Тийм дээ. Тэг хүмүүсээс буруугаар ойлгочихгүй. Эрдэнэхүү дарга бол тэргийн түлхэж байгаа нь бол хүн рүү сарьж байгаа асуудал биш. Энэ бол имчилгээний дээр тусалж сэтгэл зүйн дэмнэл өөрөө тэрэгтэй болохоор залхуураад байдаг байхгүй юу? Яг үн дэмжлэг үзүүлж үр дүн гарсан байна. Тэгээ би тийш нь түлхчихэд өөрөө очиод ав гэд. Тэгэхээр яваад идэг. Тэгээ явсаар одоо гайвуулсан. Би нэг зүйлийг бас сонссон юм аа. Ярианыхаа төгсөлд бас хэлье гэж бодоод хадгалж байлаа. Гадагшаа хөгжилтэй орнуудад ахмад цэцний үндэсний төв шиг ийм байгууллага үйлчлэл үзүүлдэг газруудаар туршлага судлах гад бас цөөхөн боломж гараад тэгээд тэрэндээ бол эрдэнэхүү дарга бол өөрөө яваагүй тий. Ямар хүмүүсийг явууллаа? Яагаад явууллаа гэдгээ та нэг ярьж. Тий. Манай совлогч асаргааны ажилчтай байсан. Тэгээд тэнд очиод сар орчин болоод бас Японы асрамжийн байгууллага ямар гэдгийг асаргаа гэж юу гэдгийг настай хүнийг өргөхөд ер нь яаж өргөх юм гэх чинь бүх юуг би явахаас илүү тэдний яваад асаргаагаа сурсан дээр имчилгээгээ сувлахын юугаа сурсан дээр гэдэг үднэс би асаргч нараа сувлагч нараа явуулсан. Одоо үр дүн яг хэрэгжиж байна уу? Гарч ирсэн үү? Хэрэгжиж байгаа. Би бол хэрэгжиж байгааг сонссон. Хэрэгжиж яг одоо хамтуудаар хэрэгжүүлээд хэлсэн тий. Туршлагаа судалсан туршлага үр дүн гарч байгаа гэж ойлгож байгаа.
За Уу ядах надаас янз бүрийн тоног хөрөмж нэхэд байгаа шүү. тий одоо ийм ээлж байна дараа тий төсөвт оруулж өгөөч. тий. Тэгээд авч өгөөч. Тий. Нэг зүйлийг бас одоо танаас асууя гэж бодоод байна. Энэ орхигдуулчих гад байна. Энэ сайн санаатай хүмүүс байна. Ахмадуудаа туслая гэсэн. Өөрийн эцэг биш ч гэсэн нийт ахмадуудаа туслая гэсэн. Ийм хүмүүсийн урсгалд ханах ихэр зорддог. Манайх руу ер нь сүүлийн үед манайх руу хандж байгаа хандлага бол би түрүүн хэлсэн ихсэж байгаа гэж. Өнөөдөр бид хүн хөгжлийн өрөө нөгөө сүглэлийн байр доод 2 дугаар байран дээр бид хүн хөгжлийн өрөө залбирлын өрөө тийм ээ. Энийг одоо яг өнөөдрийн байдлаар бид хүн бас хандуулагч хүмүүсийн буйнаар одоо бид хүн одоо шашны өрөө гэх юм уу да тийм том сайхан буддын юу сайхан том гүнгэрваа бүх юм хийгээд бид хүн удахгүй гоё тэрний нээлтийг хийгээд гоё хамдуудаа ороод залбираад нэг зулаа өргөөд тийм ээ. Яг үнэ. Бүтээлийн хөөрөнд ороод бүтээлээ хийгээд шүр сув дараа юмаа хийгээд ингээд байж тийм таата орчин нөхцлөөр хангаж ажлыг бас манай нэр бүхий хүмүүс хийж байгаа. Бид бүхэн гоё ашиглалтанд орохтон тэгээд та бүхэн харах байхаа. Тэгээ бас монголчуудаа Тий. харуулж таниулъя тий. Яг нөгөө 4 наснууд ахмадуудаар зочилдог шиг ийм төрлийн ус өргөжлүүлж хийгээсэй гэж хүсэж байгаа. Зөв ойлгох хэрэгтэй. Нийгэм бас харилцаа ойлголцох, бие биендээ бас дэмжлэг өгөх, хүний одоо орчлон гэдгийг утгыг таниулах хэрэгтэй шүү дээ. За ингээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцсэн гэрч одоо түрүүний хэлсэнчлэн хамгийн олон аав ээж өвөө эмээтэй Монголын хүмүүсийн нэг тийм ээ эрдэнэхүү дараадаа баярлалаа. За хүн одоо өөрийн эцэг эхээ асарч тавилах нь хүний амьдралын зам. Өөрийнхөө эцэг эхийг тавилахаас гадна тэр хүний олон эцэг эх мөөг асарч ингэж үйлчилж тэр хүмүүсийг жаргалтай байлгах гэж амьдралынхаа нэлээдгүй хугацааг зориулсан ахмадсны үндэсний төвийнхээ хамт олон тулан эрдэнэхүү дарагтай нийт одоо монголчуудынхаа хүмүүс баярлалаа. Та бүхний манын сайхан ажил ус улам дэлгэрч явалтугай. За Монголын нийт ахмадууд маань урт насалж удаан жаргах болтугай. Сэтгэл хангалуун нийгмийнхээ амьдралд оролцоод өөрсдийгөө хөгжүүлээд ингээд үр хөвгөд ач зээдээ харагдаад ингээд гол нь ахмадууд гэдэг бол хизээч хөөчлөшгүй одоо тэр мэдлэг чадвар байгаа. Тэгэхээр бид бол ахмадуудынхаа энэ мэдлэг чадварыг бас улс орныхоо энэ хөгжил төвшөлд ашиглах хэрэгтэй. Тэднийхээ сургаалыг бас авч амьдралдаа хэрэгжүүлж явах хэрэгтэй гэж боддог. Тийм зүйл бол танаа төдөрч бас их гардаг, ажиглагддаг. Тий. За ингээд өнөөдрийн урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн эрдэнэхүү дарагтаа баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн подкаст үгээр өндөрлж байна. Та бүхэндээ ахмадын эрхийн асуудал, ялангуяа ахмадсны үндэсний төвийн үйл ажиллагаа, заашид ахмадын одоо эрхийг хамгаалах асуудлаар хийж хэрэгжүүлэх ажлын талаар бас ярилцлаа. Баярлалаа.